энэ ойгон нуур гэж. Яагаад энэ ойгон нуур юугаараа ялгаатай болоод энэ нуурыг судлаад байгаа гэдгийг одоо манай зочин маань тайлбарлаж хэлж байгаа. Тийм. За тэгэхээр ягаад бид нар энэ ойгон нуурыг судалсан юм бэ? Энэ ойгон нуурыг судлахын тулд одоо 3 жил хайлт хийсэн. Одоо түрүүн хэлсэн тий. Энэ манай Монголд ийм палеолимнологийн архив болох нуур бол байна. Сансраас бол бүртгэгдсэн. Оросд нэг байна, манад нэг байна гэдэг нь баруун Монгол байна. Баруун бүсэд байна. Монголын баруун бүсэд л байгаа юм байна. Тэр нь одоо аль нутгийн тий говьалтай юм уу? Одоо ховд юм уу? Завхан юм уу мэдэхгүй ш. Тэг ингээд давстаа нуур байна. За ингээд одоо ингээд нөгөө нэг таавар тааж байгаа юм шиг ингээд энэ юм чи ингээд дөхүүлээд байна тий. Тэнгүүд энэ одоо ажлын хүрээнд эхлээд 3 жил яваад ингээд говьалтай ховд гэдэг юм уу одоо увс завхан гэдэг одоо манад 30-аад ер нь бол нуурууд тийм одоо байгаа шүү дээ. Давстаа нуурууд гэлдэхэд ингээд яваад үзээд судлаад явсан говьалтад бол маш олон давстаа нуурууд байгаа. Увсад байгаа тийм ээ ус нуур гэлээд бид нар мэдчихнэ хяргас нуур гэлээж. Тэгээд ингээд завханлуу орж ирээд яг 2015 онд энэ нуурыг одоо бид нар 13-аас 15 онд бид нар энэ нуурыг бол яг нээж авсан байна. Тэгээд энэ нуур бол эхний зуны уйлралд бид нар очиж судлаад энэ нуур яг мөн байна. Бидний нөгөө хайгаад байсан нуур яг мөн байна гэд тэгээд судалгаагаа эхлүүлсэн байгаа. Цаануу сонсогчдоо, үзэгчдээ Хөгжингэр радиогийн шинжлэх ухаан таны мэдхийн подкаст ээлжид энэ 7 өнөөгийнхөө шинэхэн дугаарыг эхлүүлэхэд бэлэн боллоо. За ингээд энэ 7 өнөөгийнхөө зочноо танилцуулна. За бид нэр энэ 7 өнөخت юуны талаар ярилцах вэ гэд бас сэдвээ та бүхэндээ танилцуулъя. За энэ удаагийн зочноор Монгол Улсын их сургуулийн химийн тэнхимийн эрхлэгч, за химийн ухааны доктор профессор Болгармаа оролцохоор манай студид ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Та бүхэнд ч гэсэн одоо ажлын амжилт намайг өрсөнд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр ажил ихтэй байхад нь дундуур нь дуудаад аваад ирсэн. Гэхдээ ямар ч байсан хоёулаа гоё сэдвийн хүрээнд хүмүүстэй хэрэгтэй гоё ярилцлагыг өрнүүлэх болов гэж бодож байна. За өнөөдрийн бидний ярилцах гэж байгаа сэдв бол нуур тойрсон ярилцлагыг нуур тойрсон одоо энэ сэдвийг хөндөж ярилцсан. Тэгэхээр юун түрүүнд хоёулаа яриагаа эхлэхээс сэдвээ задлахаас өмнө таныг өөрийг тань одоо үзэж байгаа, сонсож байгаа хүмүүст тавчхан танилцуулъя. За баярлалаа. Тэгэхээр намайг бол оюун цэцгийн Болгармаа гэдэг. Би ер нь химийн багш мэргэжилтэй. За одоо Монгол Улсын их сургуульд бол яг 29 жил ажиллаж байгаа. Би Оросын холбооны улсын эрхүүгийн их сургуульд одоо химийн багш мэргэжлэр төгссөн. Дараа нь бол Японд 8 жил одоо яг докторийн дараах судалгааг одоо хийгээд тэгээд ирсэн. Үндсэндээ бол одоо Монгол Улсын их сургуулиар овоглогддог хүн юм байнамаа. Тэгээ ер нь мэдээж хэрэг судалгаанд бол багасаа дуртай байсан, оюутан цагаасаа л дуртай байсан. Тэгээд ингээд яг одоо өөрийгөө танилцуулах гэсэн учраас багцлаад ярих юм бол миний яг үндсэн одоо хим дотроо бас олон чиглэлээдэг. Тэн дотроо бол минийх бол яг аналитик хим, багжит анализын хэсэг. Тэгээд химийн хэмжилзүү гэсэн ийм одоо тодорхой чиглэлээр бол нарийн мэрэгсэн гэж одоо хэлнэ. Тэгээ энэ нарийн мэрэгсэн хэсгүүд энэ дээр дөрвөлөөд Японд тахтаа бол миний судалгаа ер нь хүрээлэн ба орчин руу илүү их чиглэсэн байгаа. Японд очихоос өмнө бол би ер нь аналитик хими, цэвэр яг одоо алдааны их усүрч гэдэг юм уу те, онлайн судалгаатай, одоо туршилтын судалгаатай ийм явж байсан байгаа. За ингээд Японд очиод бол би хөрс тийм ээ, усны судалгаа тэр дундаа бол ер нь Японы шинжлэх ухааны дэмжих сангаас санхүүжилттайгаар докторийн дараах судалгаа авсан байгаа. Тэр нь Японы шинжлэх ухааны дэмжих сан гэдэг бол GSPS гэж манай монголчууд ер нь ярьж заншсан. Энэ одоо манай Монголоос одоо бас нэг цөөн судлаачд энэ одоо докторийн дараах судалгааны тэтгэлгийг авч суралцсан байдаг. Энэний хүрээнд бол би яг тэр тухайн үед хуваараа алт олборлдог тэр газруудыг сонгож аваад тэнд ямархуу одоо эргэлт хийд юм бэ? Ус нь яаж бохирддгийг тий? Одоо лаг шаврууд нь яадгийг түүнийг бол сегмент гэж ярьж байгаа. Тэгээ эднэрийн одоо онцлог механизмуудыг нь хийм талаас нь хүрээлэн боорчин талаас нь ингээд судалж агаад ирсэн байгаа. Бас нэг хобби болохоор
хоббиж гэжтэй ер нь бол бас хүний биоматериал дээр би өөрөө докторийн ажлыг нөгөө алдааныхаа төрөл багжит анализ дээр орж явж байхдаа объект нь болохоор яг хүний одоо биологийн материал тэн дундаа хүний үс гэж одоо сонгож авч ингээд судалсан байгаа. За одоо энийг ярьж гисэн цааш нь ингээд дамжуулаад хүний үсээр олон одоо микро элемент тэгээд хүнд металлын судалгааг болвол хийгээд ингээд явж байгаа. Манай лаборатори бол яг энэ чиглэл дээр бол нийтэд үйлчилдэг ийм лаборатори байгаамаа. Ер нь бол гадаргын гүний усны чиглэлээр 2009 оноос хойш одоо манай би 10 жил байхдаа яг 10 жилийн сургуулийн сурагч байхдаа Монгол Улсын их сургууль дээр тухайн үеийнхээ 10 жилийн хүүхдүүдэд туршилттай тийм гоё дугуйлан хичээлүүлдэг байсан. Тэр үедээ би одоо мөнгөн цэцэг агш гэдэг усны мөнгөн гэж алдарсан. Энэ одоо гавья тагшихаа одоо сургалтанд хамрагдаад тэгээд дараа нь 2009 онд Японоос ирсний дараа багш маань намайг ус руу ингэж одоо оруулж залж өгсөн юм байна. Тэгээд тэрнээс хойш бол одоо яг усны судалгаан дээр ажиллаж байгаа. Ус бол ер нь гадаргын гүний ус гэж явдаг. Тэгээд энийг одоо нэлээд их сүүлийн үед ажиллаад нуурын их ч гэдэм үү тийм ээ гол мөрний тэгээд одоо байгаль нуурын өрөө цэвэрших процессыг Японы Оросын эрдэмтдтэй хамтраад одоо экспедиц зохион байгуулад ингээд 10 гаруй жил судалсан. Мөн одоо яг гүний ус бидний одоо ундны усанд одоо уран, мишаг, хар туглагны эргэлт одоо энэ фон юмар үзүүлэлт байгаа юм бэ гэд ингээд газар зүүн зураглал хийсэн. Тоймлох юм бол тийм ээ. Тэгээд аршаан судлал байгаа тийм ээ. Аршаанаар бол ялангуяа Монголын баруун одоо баруун бүсэд байгаа халуун аршаанаар манай нэг доктор хамгаалсан. Гэх мэтийн ийм одоо томилол иймэрхүү ажлууд хийгдээд тэгээд одоо оюутнуудтайгаа хамт ажилладаг. Сүүлийн үед бол голын одоо бас л одоо оюутнууд маань л намайг ингээл энэ ажил руу айгүйх татаж оруулдаг. Энэ сүүлдээ ингээд би өөрөө биш те оюутнууд маань эргээд намайг их татаж оруулдаг болоод байгаа. Сүүлийн үед бол одоо манай бас нэг одоо шав маань Батулмгийн шав маань бол энэ голын микропластикуудыг тэгээд пластикийн ангиллалтай ингээ шин төрлийн судалгааг одоо дэлхийд эхэлсэн байна багшаа. Тэгэхээр одоо Монголдо ч гэсэн энийг хийя гэд туул, орхон, хараа голуудын тэр пластикийн ангиллал тэр нь одоо ёроолынхаа сегменттэй устдаагаа ямар хөө харилцаа үйлчлэлтэй юм бэ гэдгийг сүүлийн бас нэлээд хэдэн жил одоо тэр оюутнуудынхаа дэмжлэгтэйгээр ингээд судлаад явж байна да. Тэгэхээр таны хийсэн бүтээсэн маш олон энэ эрдэм шинжилгээний ажлуудаас сүүлийн үед харахад одоо дандаа ус руу чиглэлсэн байна тийм байна. Тэгэхээр өнөөдөр хоёлаа ярих гэж байгаа сэдв маань өөрөө нуур. Тэгэхээр би танаас заавал асуух нэг зүйл байна. Яагаад нуур руу та яваад орсон юм? Яагаад нуур судлах болсон юм? Одоо энэ нуурыг судлаад, нуурын усыг судлаад олон хүмүүстэй бас хамтарч ажиллаж байгаа байх. Ер нь хэдэн жил ажиллаж байна уу? За тэгэхэд нөгөө нуур гэд ярихаар нуур бол өөрөө гол мөрний ус, нуурын ус гэдэг чинь гадаргын ус. Гадаргын ус, гүний ус гэж ус маань ангиллагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нуурын ус бол гадаргын ус байгаа. Тэгээ энэ бас их сонирхолтой асуулт байна л да. Яагаад энэ рүү орчив тий? Дахиад ингээл эргээд ярихад би бас залуухан багш байхдаа биологи ангид хичээл ордог байсан. Тэгээд дараа нь Японоос ирсэн чинь манай одоо бол манай байгалийн ухааны сургуулийн Эрдэнэтийн нарийн бичгийн дарга гэдэг нь Наран гаруйгийн шав маань Тайваноос холбогдсон байхгүй юу. Тэгээд тэр шав маань бас одоо Баян мөнх гэж шавнар маань ингээд холбогдоод энэ багшаа нуурын судалгаа хиймээр байна. Монголд одоо нуурын судалгаа хиймээрээд Монголд их онцлогтой гоё нуурууд байдаг гэд ингээд газар зүйн зураглалаараа сансрын зураг гараад ирлээ. Тэгэхээр та энэ сэдв рүү ингээд орооч Тайваны эрдэмтдтэй хамтарч ингээд судалмаар байна гэхээр би нуурын судалгаа өстой хийж мэдэхгүй гэн. Найгаад те. Бид нар ч бас нэлээд ингэж нөгөө нэг судалгаагаа л гүнзгийрүүлж судалдаг. Баггүй юу судлаач чинь. Тэгтэл чи би ч одоо ингэ бол айгу саваагүй хүчиг нэг юм болох гэдэг шүү дээ. Явах гэдэг шүү дээ. Тэгэхээр за одоо би нуур бол чадахгүй дээ гэдгсэн чи багшаа зүгээрээ бид нэр одоо ингээд танд ингээд туслана. Та ингээд ямар ч лээс энэ судалгаараа орчих гээд. Тэгээд анх орж исэн 2013 онд орж исэн. Тэгээ сая 21 онд энэ
төсөл одоо 2 удаагийн Тайваны хамтарсан төсөл хийж байгаа байхгүй. Тэгээд энэ нуур бол зүгээр нэг нуур судлаагүй. Нуурчин бол өөрөө хонхор газар тогтсон ийм тогтмол одоо ус гэж ойлгож болно. Нуурын тодорхойлт бол шинжлэх ухааны тодорхойлолтоор тэнд нуур бол их авдаг гол байж болно, тийм ээ. Нуур гадагшаа урсацтай байж болно, урсацгүй байж болно. Тэнгүүд нуураа ер нь судлахын тулд нуурын тэр шин чанарыг ангиллыг аягүй сайн судлах хэрэгтэй. Тэгээд яг тэр тухайн үедээ тэр манай шавнар маань надад энэ судалгаараа оруулж явахдаа бол давс нуурыг судалнаа. Тэгээ Монголд бол тийм онцлогтой, шин чанартай тийм давс нуур байгаа. Тэрийг одоо хайж болно гэж байгаа. За. Тэгээд ингээд энэ судалгаа Тайваны эрдэмтдтэй хамтарч эхэлсэн. Аягүй сонирхолтой судалгаа байдаг аахгүй юу? Одоо 12 жил боллоо шүү дээ, тий? Тийм байна. Тийм. За тэгэхээр та чинь бол Тайваныхантай тий Тайвантай баг хамт олонтой нийлээд судалгаа хийгээл явж байгаа юм байна. Одоо хүртэл үргэлжилж байгаа тий. Тийм одоо бол энэ судалгаан дээр бол санхүүжилт байхгүй зогссон. Тэгээ санхүүжилт байхгүй гэхэр чинь нөгөө яг идэвхтэй хамаг юм хийх үе маань бол зогссон. Одоо нөгөө датагаа л боловсруулдаг тий тэрнээс юу авч боловсруулах уу яах уу гэдэг шатан дээрээ байж байгаа хгүй юу. Ер нь энэ нуурын судалгаан дээр сонирхолтой юм мэдээлэл өгөх юм бол нуурын чинь дотор нь давстай, цэнгэг гэж хоёр хуваагаад байгаа. Тэгээд сая хэллээ шүү дээ. Давс нуурыг судлаа. Тэгээд тэр давс нууранд их онцлог сонирхолтой нуур байна гэд ингээ ярьсан гэд. Тэгээд давс нуурыга дотор нь холилддог, холилддгүй гэж хоёрын зангилаад байгаа. Холилддгүй гэхээр гламигдэг. Холилддог гэхээр одоо холомигдэг. Холилддгүй гэхээр мирамигдэг гэдэг ингээ шинжлэх ухааны нэр томьёотой ийм нуур. Тэгээд манад бүх нуурууд одоо холилддаг юм уу, холилддгүй юм уу? Ер нь давстай нуур нь хэд гэдгийг, давсгүй нуур нь, цэнгэг нуур нь хэд гэдгийг гэсэн ийм судалгаа бол урд нь бол мэдээж хэрэг давстай, цэнгэг нууруудаа л үтцсэн байгаа шүү дээ. Монголчууд ч юм бол ер нь эртнээсээ ингээд энэ нуурынхаа судалгаа, голынхаа судалгааг ер нь тогтмол хийж исэн байгаа. Манай судлаачид ер нь зөндөө судалгаа хийсэн байгаа. Зөвхөн бидний судалгаа юугаар онцлог юм бэ гэдэг талаас нь л хоёлаа ярилцсан дээр ах тийм ээ. За тэгэхээр та сая хэллээ. Нуур гэдэг чинь өөрөө ингээд тогтцсон тий. Гаднаас урсац авч болно. Өөрөө гадагшаа бас урсаж болно гэж хэлсэн тий. Тэгэхээр ер нь та нуур гэдгийг тодорхойлвол одоо юу гэж хэлэх үү? Нуурыг тодорхойлж хэлж өгөөч. Нуур гэдэг нь одоо гол мөрөн, далай ус гэх тий. Олон л ус байгаа штэ тий. Эндээс ялгаатай. Мэдээж нэгдүгээрт ялгаагүйгээр бол ялгаагүй гэж хэлэхнээр бол гадаргын ус байж байна тийм ээ. Хоёрдугаар нуур гэдгийг түрүүнд хэллээ те. Ер нь хонхор газар тогтсон тийм ээ. Хонхор газар одоо нуур бол хонхор газар хуримтлагдсан гадаргын ус. Нуурын усыг бол гарал үүслэр нь бол зөндөө ангилдаг. Тэгээд манад бол нуурын усыг бол гадаргын ус учраас энийг зарим үед бол хөдөө аж ахуйн тийм ээ мал аж ахуй янз бүрийн зорилттойгоор ашигладаг. Тэгээд мөн одоо байгалийн онгон байдлаараач байдаг бол нуурууд байгаа. Дотор нь нуурыг яг шинжлэх ухааны үндстэйгээр нь ангилах юм бол нөгөө дотор агуулгадж байгаа эрдсийнхэн найрлагаар нь давстай, цэнгэг. Харьцангуй одоо их олон янзын эрдэс агуулад байх юм бол давстай гэж ойлгох нь шүү дээ. Давстай. Давстайгаа дотор нь бас ялгаагүй одоо давсархаг тийм ээ шорвогч гэдэг юм уу тий. Одоо хид шорвогч гэдэг юм уу тэр давсны хэмжээгээр нь бас ангилдаг юм байгаа. Тэгэхээр бид нар бол нийтдээ одоо Монголд биш тий нуурууд нь 501.5 шоо километрийг эзэлдэг гэж байгаа байхгүй юу. Түүнээс бол гол мөрөн бол ерөөсөө л айгүй бага 34.6. Тэгэхээр айгүй талбайг бол бид нар нуур эзэлж байгаа. Тийм биш үү. Тийм. Нуур бол мэдээж хэрэг уур амьсгалын өөрчлөлтөнд биднэрт нөлөөлж байгаа тий. Тэр чинь одоо гадаргын ус шүү дээ. Мөн одоо нуурыг сая хэллээ шүү дээ тий. Нөгөө цэнгэг давстай гэд. Тэгхийн бол дулааны үйлчлэлээр нь болохоор холомигдэг, мирамигдэг. Холомигдэг гэдэг бол ингээл зүгээр эргэлдээл одоо холилдж идэг нуур ахна штэ. Эргэлддэггүй нуур гэдэг
байгааг л бид нэр онцолж авч одоо Тайваны эрдэмтдтэй судалсан. Тэр юугаараа онцлог юм болоо? Би ч гэсэн тухайн үедээ судалгаанд орохдоо энийг мэдээгүй. Одоо тийм Мирамик гэх нэг нэр томьёо гараад ирж байгаа. Тэгээд тэрийг ингээд судлаад үзэхээр нэг юм одоо тоогоо шиг юм байлаа гэж бодъё. Тийм одоо нөгөө сая газрын гадрын энэ хонхор газар тогтцсон байгаа гэж бодъё. Тэгвэл тэр нь хүчил төрөгчтэй, хүчил төрөгчгүй, хүчил төрөгчтэй гэсэн бүсүүд хуваагдаад тэгээд нэг тийм давхаргуудтай. Тэгээд тэр нэг тодорхой хэмжээний давхаргад бол ерөөсөө хүчил төрөгчгүй нэг давхарга байгаад байгаа. Тэр давхаргын доотлолт байгаа нь бол палеолимнолог буюу архивын материал гэсэн үг. Бидний одоо 10,000 жилийн 1000 жилийн өмнө дэлхий дээр юу болж байсныг тэнд доор хадгалж идэг. Тийм онцлог одоо архивын материал учраас ийм нуур судлах нь хөдөө аж ахуй тийм үү? Улс ардын одоо бүхэл юмд хэрэгтэй цаг уур тийм ээ. Бүхэл юмд одоо хэрэглэх нь шүү дээ. Тухайн үед юу болж ийсныг мэдэх юм бол ядахтаа л одоо уур амьсгалын өөрчлөлтөө бид нар төрүүлж одоо дараа нь 1000 жил тийм 100 жилийн дараа юу болохыг предикт буюу таамаглах ийм боломжтой болдгоороо шинжлэх ухааны үед маш их ач холбогдол. Тийм байна. Бид нар чинь нөгөө археологийн олдврууд олоод тэндээсээ за тэдэн жилийн өмнө ийм юм байж ингэж амьдарч иж ийм байсан гэдэг тэгвэл усан дотроос Мирамикцик гэдэг одоо энэ нуураас бид нар ийм одоо юг олж болох нь шүү дээ тийм. Тийм дотроос хараа тэр нөгөө хүчил төрөгчгүй орчноосоо янз бүрийн бактериуд ялгаж байгаа байхгүй. Эдрийг бол одоо Тайваны шинжлэх ухааны академид Сэнлин Тан гэж одоо профессоргаа саяхан бас ирээд явсан. За энэ профессорын одоо баг бол тэр яг тэр бактерийн шинэ бүлгэмдлүүдийг нь манай Баямөх гэдэг микробиологч маш сайн микробиологч байгаа байхгүй. Тэгээ энэ баг бол тодорхойлж авахны манай баг юу хийдэм бэ гэхээр нөгөө энэ одоо шинжлэх ухаанд чинь бол тий баг багаараа өөр өөрсдөө юм хийгээд ингээд явж яадаг. Тийм учраас олон төрлийн олон одоо салбар шинжлэх ухааны хүмүүс нэг дор одоо цугларч ажил хийдэг. Түүний нэг жишээ л энэ. Тэнгүүд бид нар бол юу хийж байгаа вэ гэхээр нөгөө сегмент буюу ёроолын тэр нөгөө холилддггүй тэр доотлын палеолимнологийн үеийг тэгээ сегментийг дахиад тэн дотроо профайл буюу зүсэлт хийгээд тэгээд тэр зүсэлт хийж одоо хуулж авч хэрэгжилж гин гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэнд миний нөгөө Японд эзэмшсэн одоо мэрэгшил хэрэг болж байгаа гэсэн. Тэрийг одоо яг ингээ босоогоор нь үйлчлээд яг тэдэн сантиметр тийм юм байна гэдэг те судалж авах. Усыг нь нарийн судлах одоо гидрохими бүх судалгааг хийх. Энэ бүх юмн дээр манай баг ажиллаж байна. Нөгөө талын баг маань болохоор яг тэр микробиолог одоо сүүлийн үеийн одоо биотехнологийн дэвшингүү бүх аргуудыг хэрэгжилж байна. Тэгээд одоо сонирхолтой бол тэдний одоо манай Тайваны энэ Баямөх дээртэй хамт ажилласан энэ баг бол нийт бактерийн 70 орчим хувь нь шинэ төрлийн бактериуд нээсэн гэж. Тийм нээлт гэж штэ. Энд Мирамикцик нуур бол одоо Монголд байгаа ганцхан л нуур байгаа. Энэ нуур бол хэрвээ яг одоо баш хамаагүй ингээд хэрэглээд ингээд явах юм бол холилддог нуур болчих бас аюултай. Ийм боломж байгаа. Ийм эрсдэл байгаа гэсэн. Тийм одоо хүний үйл ажиллагаа хит их ороод ирэх юм бол энэ холилддог болчихно. Тэгэх юм бол бид нар энэ архивын материалаа устгах гэсэн үг болчиход байна шүү. Тийм байна. За тэгэхээр хоёулаа энэ нуур Мирамикцик нуур гэдэг ингээ яриад эхэллээ. Гэхдээ ямар нуур гэдэг нэрийг хэлээг байгаа. Тэгэхээр одоо үзэгчдэдтэй, сонсогчдодтой задлаад хэлье. Бид хоёр өнөөдөр нуур тэр дундаа ойгон нуурын талаар ярих гэж байна. Тэгэхээр яагаад ойгон нуур гэж энэ олон Монголын нуурууд дундаас тийм яагаад ойгон нуурыг онцолсон бэ гэдгийг одоо манай зочин ярьж өгнө. Яагаад гэвэл бид нар Мирамикцик гэдэг одоо энэ үг гарч ирж байгааз. Тэгэхээр яг үзэгчд маань одоо харсан бах энэ Монголд ганцхан байдаг нуур. Тий. Яагаад энэ ойгон нуур гэж яагаад энэ ойгон нуур юугаараа ялгаатай болоод энэ нуурыг судлаад байгаа гэдгийг одоо манай зочин маань тайлбарлаж хэлж байгаа. Тий. За тэгэхээр яагаад бид нар энэ ойгон нуурыг судалсан юм бэ? Энэ ойгон нуурыг судлахын тулд одоо 3 жил хайлт хийсэн. Одоо түрүүн хэлсэн тий. Энэ манай Монголд ийм палеолимнологийн архив болох нуур бол байна. Сансраас бол бүртгэгдсэн. Оросд нэг байна, манад нэг байна гэдэг нь баруун Монголд
байна. Баруун бүсэд Монголын баруун бүсэд л байгаа юм байна. Тэр нь одоо аль нутгийн тий говьалта юм уу одоо ховд юм уу завхан юм уу мэдэхгүй ш. Тэг ингээд давстаа нуур байна. За ингээд одоо ингээд нөгөө нэг таавар тааж байгаа юм шиг ингээд энэ юм чи ингээд дөхүүлээд байна тий. Тэнгүүд энэ одоо ажлын хүрээнд эхлээд 3 жил яваад ингээд говьалта ховд гэдэм үү одоо увс завхан гэдэг одоо манад 30-аад ер нь бол нуурууд тийм одоо байгаа шүү дээ. Давстаа нуурууд гэлдэхэд ингээ яваад үзээд судлаад явсан говьалтад бол маш олон давстаа нуурууд байгаа. Увсад байгаа тийм ээ ус нуур гэлээ да бид нар мэдчихнэ. Хяргас нуур гэлээж. Тэгээд ингээд завхан руу орж ирээд яг 2015 онд энэ нуурыг одоо бид нар 13 онд 13-аас 15 онд бид нар энэ нуурыг бол яг нээж авсан байна. Тэгээд энэ нуур бол эхний зуны уйлралд бид нар очиж судлаад энэ нуур яг мөн бин бидний нөгөө хайгаад байсан нуур яг мөн байна гэд тэгээд судалгаагаа эхлүүлсэн байгаа. Тэгэд энэ ганцхан байгаа нуур маань яагаад юу н судлах хэрэгтэй болчихоо гэдгийг нөгөө архивын материал юм байна. Энийг судалж байгаа юм бол урьдчилан 1000 жилийн өмнө 100 жилийн өмнө манай одоо Төв Азийн нутаг дэвсгэр дээр юу бийж исэн бэ нэ? Дэлхийд ер нь өнөөдөр 177 орчим энэ Миромиктик нуур одоо байгаа. Азад бол 9 бүртгэгдсэн. Түүний нэг нь Монголд байна. Гэт ингээд бид нар Монголд сайхан Миромиктик нуур олчлоо. Одоо үүний дараа яах вэ гэхээр нөгөө холилддоггүй нуураа яг үндсэн шин чанарын хувьд шинжлэх ухааны талаас нь батлах, нотлох хэрэг гарч ирж байгаа. Тэр бол ганцхан одоо нэг үйлрэлд очоод нэг удаа 100 удаа очоод энэ нуур бол холилддоггүй нуур юм байна гэд батлах бол нотлохоо биш шүү дээ тий. Тийм учраас энэ судалгааг бол шинжлэх ухааны одоо Тайваны шинжлэх ухааны академи тэгээд манай Монгол Улсын их сургуультай хамтраад тэгээд манай шинжлэх ухааны технологийн сан энийг хамтарсан төслөөр бид нэр 2 удаа санхүүж болсон. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай шинжлэх ухааны талаас нь ингээд дэмжиж өгч ийн гэсэн үг байхгүй. Тэгээд бид нар энэ дэмжлэгтэйгээр энэ одоо судалгааг нийт 6 жилийн төслөөр авч хэрэгжүүлсэн байна. Тэгээд энэ төслийг хэрэгжүүлж байхдаа хамгийн сонирхолтой нь бид нар усны нөгөө үежилсэн дээж авах тэр нөгөө ёроолын хурдас буюу седментийн дээж авах энэ босоо хөндлөн огтлыг ингэж хэмжих энэ багжийг гаднаас авах гэхээр маш их хүнтэй. Тэгээ бид нар өөрсдөө манай шинжлэх ухааны технологийн сангийн санхүүжилттэйгээр бид нар өөрсдөө инженерүүдтэйгээ хамтраад маш хямдхан аргаар багаж бүтээгээд өөрсдөө бүтээсэн үү? Тийм. Багаж зохион бүтээгээд тэгээд патент аваад тэгээд судалгаагаа явуулсан. Бол яг юм үндэсний үйлдвэрлэл шиг юм болчихж байгаа байхгүй. Тэгээд одоо л дараагийн хүмүүст энэ судалгаа хийхэд бол бэлэн. Тэгээд энэ судалгааг хийснээрээ нөгөө хойд мөсөн талаа ямар нэгэн байдлаар бид нар маш том экспедицүүдийг зохион байгуулахаа биш маш одоо хямд зардлаар Монголдоо тийм ээ уур амьсгалын өөрчлөлтөө мэдчихэж болдож байна. Тандан судалж болж байна тий. Эсвэл одоо мал аж ахуй их эрхэлдэг тариалан одоо ямар юм болох нь ирээдүйдээ бид нар ямар одоо таамаглал гаргаж ирэх нь вэ гэдгийг бас гаргаж ирж болж байгаагаар энэ чинь маш олон салбар дундын ач холбогдолтой судалгаа болоод эхэлж байгаа юм л та. Тэгээд одоо манай баг хамт олон Миромиктик нуур Монголд байна гэд олцсон. Тийм, олцсон байна. Олоод тогтоогоод шинжлэх ухаанд бол эн чинь юу гэдгийг одоо манай ер нь судалгаа чи ингэдэг. Судалгаа хийгдээд явж байгаа сая ингээ ярьлаа. Багаж тоног төхөөрөмж нь ингээ бэлэн боллоо тийм ээ. Тэгээд одоо өгөгдлүүдэд цуглуулад, өгөгдлүүдэд боловсрууллаа тийм ээ. Тэгээд түүнийгээ дэлхийд яг ижил төвшний судалгаа хийдэг судлаачдаараа хянуулаад тэгээд бүртгүүлээд хянан магадлалтай мэрэгжлийн өндөр одоо шүүлттэй тэм сэтгүүлүүдэд бүртгүүлэхээр энэ маань бүтээл маань яг шинжлэх ухаанд бүртгэлтэй болж байна. Тэгэхээр энэ нуур бол олоод одоо 2018, 19 тэ одоо 20 энэ жил дараагийн жил гэхэд дахиад одоо нэлийн өндөр ранктай сэтгүүлүүдэд гарахаар бэлтгэгдэж байгаа. Тэгэхээр энэ бол аль хэдийн манай Миромиктик нуур бол бүртгэлтэй гэдг нь тогтоогдоод тэгээд уйлрал тутамд seasonal гэж байгаа байхгүй юу? Уйлрал дамжиж одоо зуны уйлралд, өвлийн уйлралд энэ яг нөгөө шин чанараа алдаж ийн алдахгүй байна уу гэдгийг бас судлахын тулд нөгөө дахиад шинжлэх ухааны технологийн сангаас нөгөө 2 дахь удаагийнхаа төслөөр
манай баян мөнх тэгээд сэнлийн бид хэд маань дахиад аваад төслөө 2 удаагаараа хийгээд ингээд баталгаа нотлогоо гаргаж ирсэн. Түүнийг би өнөөдөр ингээд төлөөлөөд яриа сууж байгаадаа үнэхээр баяртай байна. За тэгээд энд ойгон нуур гэдэг одоо ойгон нуур ч бол Завхан аймгийн Төдөвтэй суманд байрладаг гэж байгаа тий. Төдөвтэй сумаас хэдэн километрт байдаг гэж байгаа үлээ. Төдөвтэй ойрхон. Төдөвтэй сумаас ерөөсөө 18 км ингээд дашрамд дуртахад ер нь энэ судалгааг эхлэхэд л Төдөвтэй сумын засаг захиргаа тий тухайн үеийн засаг дарга тухайн үеийнтэй байгаль хамгаалагч Батбаяр гэж залуу байгаа. Бүр тэрнийг бүр гэрт нь очив бид нөр тий бууж байгаа байхгүй юу. Тэг ингээд ер нь их тийм илгэмсүү. Төдөвтэй сумаас ерөөсөө 18 км. 100 бол яг хуу майхан зайхнаа бариад ингээд очоо буучж байгаа. Яг нуурынхаа хүүн дээр буучж байгаа. Тэгээд өвөл болохоор тэр судалгааг хийхэд яг 18 км өдөр болгон очиж таарж байгаа. Нуурын хүүн дээр чинь ерөөсөө л Завхан аймаг чинь ямар хүүтэн бэлээ те өвлөлөөр. Яг нуурын энэ одоо гадар дээр чинь хасах 45. Тэгээ тэн дээр өдөржингөө ажиллана. Тэ. Тэгээ 2-3 өдөр ажиллана. Тэгээ ийм ажил хийхэд бол ерөөсөө тэр сумын засаг дарга сумын орон нутгийн одоо бүхэл хүмүүс бид нарыг дэмжиж тэгээ бид нар хараа энэ ойгон нуурыг хамгаалахын тулд усаа дээдлээ ойгон ихийн унган төрхийг хайрлаа хамгаалъя гэд ингээд боршуур гаргаад ингээ өгөхөд бол тэр нутгийнхан бол маш их гоё хүлээж авчихсан. Маш гоё хүлээж авсан. Энэ ус ямар учиртай энэ ер нь бид нар яагаад энэ ойгон нуурыг хамгаалах ёстой болсон яг тэр меромиктик гэдэг нь ямар учиртай юм те энэ бүх юмгаа ингэж бид нар аваачиж өгөөд хүмүүстэй танилцуулаад энэ баг одоо ийм хүмүүс явж байгаа шүү гэдгийг мэдэрл одоо танилцуулж ирсэн учраас маш их гоё сайхан хүлээж авсан л та. За тэгээ энэ меромиктик гэд шинж чанар гэдэг энд гарч ирээд байна л да. Одоо бид нар нэгэнтээ ингээ яриад эхэлсэн меромиктик гэдгийг бол ойлгочлоо тий. Одоо үзэгчд маань ийм нуур тэгээд Монголд байгаа юм байна. Бүр дэлхийд нэрлэгддэг Азтай 9 нуураагийн нэг нь Монголд байгаа юм байна гэдэг ингээ мэдээд авлаа. За тэгвэл одоо судалгааны явцад меромиктик шинж чанар нь манай энэ нууран дээр хэрэг шинж чанар. Меромиктик шинж чанар гэж эхлээд юу гэдгийг та хэлж өгөөч. Энэ бол давсыг хэлээд байна уу? Юуг хэлээд байна? За судалгааны явцад ийм зөвлөд судлагдаад байна. Одоогийн байдлаар гэд та бас нэг дэлгэрүүлж өгөөч. За би хит их нэр томьёо хэрэглэхгүйгээр маш энгийн тайлбарлах гэж үзье. Ер нь меромиктик гэдэг маань тэр нөгөө холигддгүй байхыг л хэлээд байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүчил төрөгчгүй завсрын үе хадгалаастай байхыг л энэ меромиктик шин чанараа хадгалж байгаа нуур юм гэдгийг хэлж байгаа. Тэн дотор байгаа, тэрний доор байгаа, тэрний одоо яг өөрөөр хэлбэл нуурын одоо холигддгүй нэг хэсэг үе байгааг л хадгална гэсэн үг. Тэрийг бид нар хадгалаад байгаа юм биш те. Ер нь бол нуур өөрөө байгалийн зүй тогтлороо хадгалах ёстой. Түүнд харин одоо хүний хүчин зүйл хит их орохгүй байхыг л одоо бид нар хайрлан хамгаалах ёстой байгаа байхгүй юу? Энэ дотор бол тэр хүчил төрөгч хамгийн чухал. Тэ? Хөхөр тус төрөгч хамгийн чухал. Ийм учраас тэр нуурын ёроолын тэр шавар бол нэг гаргаад ирэхээр нийл хөхөр үнэрддэг. Тэ? Нэг маш их хөхөр үнэрддэг. Тэгээд тэр одоо усыг нь бол ингээд тэр одоо жирийн хүмүүс бол тэрийг яагаад мэдгүй шүү дээ. Бид нар ч нэг үжилсэн дээж авагчаар авж ийн гэж яриад нь шүү дээ. Тэгжээж тогтоож байгаа. Тэгээд энэ нуурын тэр доотлын ёроолын хурцыг нь мөн ялгаахгүй ингээд 10 см 10 см-аар ингээд үглээ зүсээд тэгээд тэрний шин чанарыг нь тодорхойлж байгаа гэсэн. Тэгэхээр тэнд байгаа эрдэс, тэнд байгаа одоо усны үндсэн одоо зөв тогтолт байдаг хамгийн чухал шин чанарууд. Тэнд өөрийн чинь саний хэлснээр тэр давсж орно. Гэхдээ хамгийн чухал нь бол хүчил төрөгч, тий? Янз бүрийн биологийн хэрэгцээ хүчил төрөгч гэж ярьдаг, химийн хэрэгцээ хүчил төрөгч гэж ярьдаг. Хүчил төрөгч гэж зүгээр одоо жирийн хүмүүс ойлгохоор тэр одоо бичил биетнүүдийг агуулж идэг юм орчин байгаа. Тэргүүгээр орчин байгаа гэд ойлгочих болно. Хамгийн ингээр өгөөр ярих юм бол тэр одоо нөхцлүүд байна уугүй юу? Тэр нөхцлүүд хадгалагдаж гин үгүй юу гэдгээр энэ меромиктик буюу холилддгүй нуурын онцлог гэд одоо улирал болгон шалгаж байна л гэсэн үг. За ялангуяа өвлийн улиралд бол тэр ёроолын хурцыг нь яг зүсэлт хийгээд бид нэр сая нэг товчхон хэллээ шүү дээ. Нуурын хөвөн дээр очиод маш их мөстэй байдаг тий.
тэг хүмүүсийг ингээд зүсээ тэр чинь одоо айгүй хэцүү штэ. Ер нь нуурч өөрөө метр 10 см хүлдсэн байгаа штэ өвөл. Тэгээд тэрнээс доошоо одоо дахиад энэ нуур өөрөө 7-оос 5-7 метрт тэр холилддгүү гэд бодохоор 10-11 метр лөө нөгөө зүсэлт хийж байгаа ч ирж байгаа байхгүй. Тэгэхээр тийм багаж тоног төхөөрөмж ажилуулж ийн гэсэн үг бид нар. Тийм байна тийм. Тэгээд тэрийг гаргаж ирээд тэр яг одоо хээрийн нөхцөлд өвөл байсан ч 100 байсан ч яг тодорхойлох ёстой үзүүлэлтүүд гэж байгаа. Тэр үзүүлэлтүүдэд тодорхойллоо. Ингээд энийг бол энэ нуур бол манад үндсэндээ 21 он хүртэл бол яг л шин чанараа хадгалаад явж байгаа гэж үзсэн. Дээрэс нь ер нь төдөвтэй сумын иргэд өөрсдөө ч энэ дээр их анхаардаг. Байгаль хамгаалагчийн нодон зунааттай холбогдчихсэн. Их сонирхолж хэлэх юм бол төдөвтэй сумын 100 жил ирэх жил болох юм байна. Тэгээд дөнгөж саяхан бас наадтай хүмүүс холбогдоод энэ төдөвтэй сумын 100 жилд зориулсан эрдэм шинжилгээний одоо хурал олно. Тэ түүнд одоо хүмүүс одоо энэ судалгаа хийж байгаа гэд бид нартай холбогдсонд би их маш их баяртай байна. Олзуурах чинь. Тийм учраас энийг бас олон нийтэд түгээх ийм учиртай гэж бодож байна. Энэ ойгон нуур бол маш онцлогтой. Энд чинь эртний дамгаарооч гэсэн ер нь энэ ямар нэгэн судалгааг хийхдээ одоо би ганцхан за би байгалийн ухааны хүн гэд те зөвхөн нэг тоо баримт авахаасаа илүү те энэ одоо домог тийм ээ энэ түүх уламжлал энэ бүх юмаа судлах юм бол энэ нуурыг тойроод 7 хотогт төрсэн байт юм бэл. Тэгэхээр энэ бол маш их онцлогтой юм нуур байгаа байхгүй юу. Одоо тэгэл бид нар ойгон нуур гэж Википедиа дээр тавихад бол энэ ойгон нуурын талаарх бүх мэдээлэл гарч ирдэг ч гэсэн яг Мирамиктик гэдэг нэр томьёог нь бид нар оруулаг байгаа. Тэгээ оруулах ёстой гэж ингэж бодож байна. Манай одоо завханчууд те тэгээд завхны болон төдөвтэйг тойрсон энэ бүх хүмүүс л нуураа их сайхан хайрлж хамгаалдаг ийм хүм ард түмэн байна. Угаасаа одоо орчин тойрон нуурыг тойрсон орчин ямар байна? Тэрнээсээ болж одоо нуур хэр их удаан тогтцтой оршин тогтнох вэ гэдэг нь бас мэдэгдэх бах тий. Тийм, ер нь бусад одоо жишээ нь харамсалтайгаар бол аюул олон нуурууд чинь энэ уур амьсгалын өөрчлөлтөнд ороод дэлхийн дулаарлал чинь бас их нөлөөлж байгаа. Тэгээд ганц одоо нуурж гэлтгүү тэр үтгэл томоохон голууд одоо голын хэмжээ багасж байна тийм ээ. Зарим одоо жижиг голууд ширэгж байна. Зарим одоо давстай нуурууд чинь говьалтад бол маш олон нуурууд ширэгдсэн байгаа шүү дээ. Тэгээд ер нь энэ нуурыг бол хамгаалтанд авахгүй бол бас их эмзэг сэтв. Харин тийм. Маш эмзэг. Тэгээд ялангуяа ийм гоё мэдээлэлтэй ийм гоё нуурыг өөрөө чинь би бол өнөөдөр үнэхээр баярлж байгаа байхгүй. Яг энэ Мирамиктик нуур гэдгийг сонгож аваад эн чинь завханд байдаг биш. Эн чинь Азийнхаа гол одоо төв цээжин дээр байгаа манай улсад ийм сонин гой нуур байд юм бэ, тогтцсноо нуур байд юм бэ. Энүүгээр одоо олон зүй тогтол ажиллаж болж байна. Энэ шинжлэх ухааны маш том ололт амжилт энд байна тий. Тэгэхээр энийг бид нар хайрлан хамгаалах ёстой. Тэгээ энэ сэдвийг ингээд энэ ойгон нуурыг яриа гэд ингээд тэгэхэд бол би бар хүл газар хүрхгүй л ирлээ. Тий. Ямар сайхан юм бэ гэж бодож байна. Хүмүүст бас мэдлэг олохгүй бол бид нар чинь бас хичнээн сайхан их оронтойгоо яриад байгаа хэрнээ дотор нь яг ямар нуур байгаа, ямар аймод, ямар ургамал, ямар амтан байгааг нарийнч сайн мэдэхгүй. Манай эрдэмтэн судлаачид маань иржил бид нарыг ингээд нүдийг нээж өгч штэ. Тэ. За таны яриан дундаас одоо энэ ойгон нуурын Мирамик нуур гэдэг энэ дундаас ингээд нөгөө мэдэхгүй үг хэллэгүүд бас их гарч ирээд тайлбарлуулах хэрэг гараад байна. Жишээ нь одоо хурдас гэдэг үг гарч ирж байна. Тэгэхээр энэ хурдас гэж одоо нууран дээр юуг нь хэлээд байна вэ? За тэгэхээр би түрүүнд бас хурдас гэд ярьсан ч гэж магадгүй, sediment гэд ярьсан ч гэж магадгүй. Энийг англиар болохоор sediment гэж байгаа. Ёроолын хурдас гэж ярьж байгаа. Тэгээ ёроолд байгаа лаг шаврыг одоо зүгээр энгийн монголыг нь бол монголоор бол энэ ёроолд байгаа нөгөө шаврыг нь бид нар шинжлэх ухааны нэр томьёогоор ёроолын хурдас англиар болохоор sediment гэж ярьж байгаа. Тэгэж юу яагаад байна. Би ус
хурдас хооронд одоо ямар ялгаа байна гэд маш том ялгаа байдаг тийм бодоод байжсэн тий. Тэгээ нөгөө ёроолд байгаа лаг шавар. Тэгээд тэр лаг шаврын дээр ч ус байгаа тийм үү? Тэгээ усны нэг тодорхой нэг хэсэгт нь саярлагч хүчил дөрвчгүй орчин байгаа гэд. Тэрний тусламжтайгаар нөгөө нуур чинь холидгүй. Дээгүүр нэг үе яваад идэг, доогуур нэг үе яваад идэг л гэсэн үг байгаа байхгүй юу? Бид нэр болохоор тэр бүх үеүүдийн судлаад бүр тэр доор байгаа ёроолын шаврын дахиад үечлээ судалсан гэсэн үг юм. Ааха, тийм байна. Тэгэхээр энэ зуны уйлралт хадгалагдсан гэдэг чинь одоо нөгөө уйлралтайгаа бас их хамаарах бах тий. Зуны уйлралт, өвлийн уйлралт гэсэн энэ ялгаанууд байх шиг байна. Зун нь яаж өөрчлөгдөд байгаа юм? Өвөл нь яаж өөрчлөгдөд байгаа нуур маань өөрөө тий тэр доор ёроолд байгаа ч юм уу одоо тэр давхаргууд нь ч юм уу сайн би мэдэхгүй байна тэгээд танаар л тайлбарлуулна да. Тэгэхээр яг энэ нэг нуурын онцлог байна л да. Одоо энэ нуурчин бол сая хэллээ өвөл бол 1 метр гарan хүлдчихд юм аа гэд те. Зун бол ингээд харахад бол ингээд гоё нуур ингээд сайхан толигол байж байгаа тийм ээ. Гэхдээ нуур тэр доороо бол холдохгүй байна уугүй юу? Өвөл нь холилдохгүй байж чадчих уугүй юу? Энэ шин чанар нь нөгөө тэр палео лиминолог буюу тэр архивын материал байж чадчих үгүй юу гэдгийг үзэж байгаа байхгүй бид. Тэгэхээр энийг бол чадчих. Энийг чадчих уу чадахгүй юу гэдгийг судлахын тулд тэр өвөл зуны уйлралуудаар очиж үзээд байгаа гэсэн үг юм. Мэдээж хэрэг мөнгөтэй байгаад тий хаврын уйлралд очиод намрын уйлралд очиод үзээд иж болно л доо. Гэхдээ эрсдээс хоёр уйлралаа харьцуулж үзэх нь шинжилгээний хувьд бол айгуу чухал ойлголттой. Тийм учраас зун бол яг ямар нэгэн юм чинь нөгөө энэ гадагшаахаа урсած нэг гол гадагшаах гарч байгаа ийм нууранд бол нөгөө жоохон одоо сулруулт буюу одоо шингэрэх тэр ионууд шингэрэх тэ одоо тэр одоо бүр бүдүүн таймаар ярих юм бол давсан жоохон шингэрдэг ч гэдэм үү те нэг тийм ойлголт гарч ирнэ. Өвөл бол нөгөө хүлдгийн ирэхээр нөгөөдөг чинь бүгдээрээ дотроо хуримтлагдчихэдэг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энийг судлах нь их чухал юм аа. Яагаад энэ нуур ингээд одоо өвөл ийм байна, зун ийм байна гэдгийг бол нэлийн шинжилгээний үндэслэлтэйгээр тайлбарлаж байгаа юм л да. Тэгээ энэгээр бидний ч ажил бол нэг магистр, бакалавр өдөртөн тийм ээ доктор өдөртөн гэл ингээд ээждэг. Энэ судалгаагаар бол нэг одоо мэдээж тэнд энэ ганц зөвхөн энэ нуураар биш 2 3 нуур судлаад манай баян мөнх бол тэр Тайванд доктор хамгаалаад ирсэн. Тэрний докторийнхаа дараах судалгааг ч гэсэн энэгээр үргэлжлүүлсэн. Одоо бид нар энд бол нэг доктор бас одоо удахгүй гарна да төрөндөө. Тэгэхээр ингээд та бас баян мөнх гэд хүн дурдж штэ тий. Одоо энэ эрдэмтэн судлаачийг дурдж байна. Энэ баг бүрэлдэхүүнд оролцсон хүмүүсийг бас дурдаач. Ер нь энэ ойгон нуурыг судлахдаа нэлээд олон бас багууд хэдэн оноос хойш ямар багууд оролцож ямар улсын эрдэмтэд оролцож судалгаа хийсэн бэ? Яг зөв. Тэгэхээр ямар ч судалгааг бол заавалжгүй нөгөө бэкграунд судалгаа буюу урьдчилж хэн ямар судалгаанууд хийгдсэн. Тэрнтэй бид нар харьцуулж судлах хэрэгтэй. Дараа нь судалгааныхаа дараа бид нартай ойролцоо ийм нуурын судалгааг дэлхий дээр ямар хүмүүс судлаад байна. Бидний судалгаа юугаар ялгаатай юм бэ гэдгийг энэ шинжилгээнд ингэж одоо заавал харьцуулж иж өгүүлэл гаргадаг байхгүй юу. Тэхийн тухайтад бол энэ давстан нууруудыг ер нь Монголын ганц одоо давстан нуурч гэхгүй цэнгэх нуур ер нь одоо Монголын усны судалгаан дээр бол голчлон Оросууд л орж ирсэн байт юм билээ. Ер нь бол 1912 онд 20 онд ингээл Оросууд орж ирэл томоохон судалгаанууд хийцэн тийм ийм ажлууд бас байдаг. Одоо бол ер нь яг байгаа эрдэмтдээс бол ариун бэлэг гэж эрдэмтэн байгаа. Энэ баруун Монголын усны одоо энэ судалгаануудыг хийсэн. Энэ хүний судалгаа бол биднэрт айгүй мэдээлэл өгж байгаа байхгүй юу? Яг одоо энэ миромиктик нуур, яг энэ ойгон нуурын миромиктик гэдгийг нь бол мэдээж тогтоогоогүй байсан. Зүгээр давстаа гэдгээр нь хэдийн хэмжээний давстаа байсан бэ? Тийм үү? Тэгээд энэ нуурын дээр микроэлементүүд нь тийм байсан юм а гэдэг мэдээллийг, суур мэдээллийг бол би ариун бэлгэн энэ одоо судалгаанаас авч ирсэн. Игорог гэдэг одоо Оросын эрдэмтний судалгаа байсан. Тэрний судалгаа бол 2013 оноос хойш одоо яг орчин цагийн тэгээд дээрэс нь шинжилгээний хувьд бол нуурын усыг үежилж судалж ийн, хурцыг үежилж судалж ийн босоо огтлын дагуу ингэж судалсан анхны судалгаа. Хамгийн анхны судалгаа. Энэ бол одоо яг Монголд байгаа, Азад байгаа энэ миромиктик судалгаа, нуурын судалгаанд бол томоохон хувь нэмэр оруулсан. Одоо
баг ер нь бол англиар discovered гэж ярьдаг байхгүй нээлт хийж энэ нуурыг Монголд нээлт хийж нээсэн гэж. Ийм төрлийн нуурыг нээсэн гэж ярьдаг. Зөв. Тэгэхээр нэлээд олон хүний нэр дурддаг шүү. Манай Баямуух байна тийм ээ. Тэгээд Сэнлин гэдэг одоо яг бид нартай хамтарч ажиллаж Тайваны эрдэмтэн профессор. Түүнээс өмнө бол манай одоо геохимийн томоохон мэрэгжилтэн Ариун Бэлэг гэж хүн судалсан байна. Тэр хүн өөрөө бас ном гаргасан байдгийг. Тэгээд тэр судалгаанаас нь өмнө бол Оросын эрдэмтэд судалсан байна гэж ойлгож байгаа. Айган нуур маань өөрөө нэлийн гүн нууранд тооцогдох уу? Яг гүн нь хэдтэй байд юм бол одоо. За энэ нуур чин өөрөө ер нь бол нэг 10 хэд байгаа. Би нэг 9 м орчим 9 м-ээс нэг 11 тий нэг 10 метр бол байгаа гэж үзэж байгаа. Сансрын зургаар бол нэг 11 м гэж явж байгаа байхгүй юу. Гэтэл ийм нуурууд бол жишээ нь завханд одоо бид нар ингээд судалж байхад дээ шүү дээ тий тэлмэн нуур эдэргээл тий бас баг давстай нуур тэгээ ойгон нуур говьалтай нуурууд энээс ч одоо гүйхэн нуурууд байгаа байхгүй юу. Энэ бол дундаж нууранд нь орно. Тэгсээ хэрнээ яг тэр нөгөө 5-7 м-тэй нөгөө холилддгүй үе нь байгаа даа гэсэн үг. Энэ бол тий одоо за нэг 10 орчимд л байгаа да. Доошгоо тий. Ойгон нуур одоо гаднаас урсаж авах юм уу эсвэл гадагшаа цутгах ч юм уу? Тийм зүйл байна. Байгаа. Тий. Энэ нуур өөрөө гаднаас нь нэг одоо голууд орж ирж байгаа тий 100. Тийм дахиад өөрөө нэг голд одоо ямар нуурын би голынх нь нэрийг бас мартчихад байна. Тийм одоо нэг гол гарна тий. Гадагшаа урсацтай гэж ярьдаг. Гадагшаа урсацтай. Яг таг энд ингээ хүндий байхгүй. Энэ нуур маань. Ийм мерамиктик нууранд амьдарч байгаа амьтад нь бусад одоо нуурын амьтад ургамал нь бусад нууруудын амьтад ургамлаас өөр байна гэж байх уу? Зүгээр яг ерөнхийд нь хэлвэл би нөгөө яг энэ одоо нуурын усанд байгаа загас тэгээд одоо амьтдыг нь бол судлаагүй хүн учраас хамаагүй худлаа ярьж бол чадахгүй. Гэхдээ манай энэ одоо бидний судалгаанд орсон энэ мерамиктик нуурын тэр ялангуяа бичил организм тий бактерийн төрөл нь бол дандаа шинээр бүртгэгдсэн гэж ярьж байна. Энд бол бусад амтан ургамлыг нь судлах боломж бол байгаа. Тэр бол дахиад дараагийн хүмүүст одоо бид нар судалгааныг их суурь тавьж өгч гин гэсэн үг байхгүй. Энд чинь дараа нь хичнээн ч хүмүүс ямар ч талаас нь судалж болно гэсэн үг. Тийм байна тий. Энэ сүүлийн 30-аас 50 жилд нуурын усны төвшин одоо хэрхэн өөрчлөгдөж байгаа юм бол яг ингэж өөрчлөгдсөнтэй холбоотой одоо бид хоёрын ярьж байгаа ойгон нуур энэ өөрчлөлтөнд бас л орхол ах та өөрчлөгдөх ордог яг үнэ. Энэ айгуу чухал асуулт. Сайн нөгөө дэлхийн дулаалал гэж хоёлаа ярьж штэ тий. Дэлхийн дулаалал гэдэг чинь нөгөө сая ингээд ярьж байгаа бидний ингээд явж байгаад харамсалтай ингээд ярьсан тий. Зарим нуурууд ингээд ширэгдсэн байна. Тэгээд говь алдаад одоо зарим нууруудыг чинь дахиж одоо сэргээх ийм ажлууд явагдаад одоо энэ усны газраа нодон бие усны дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд энэ нууруудыг энэ одоо нууруудыг одоо сэргээх ийм ажил хийгдэж байгаа гэд тэр усны газрын дарга Батбаярын илтгэл дээрээ сонсч байсан. Энэ айгуу гоё сайхан сонсогдож байсан. Бид нарыг явж байхад бол олон нуурууд ширгсэн. 3 жилийн дотор бол олон нуур одоо ширгэжсэн, ус нь багасжсэн. Тэгээ бидний судалгааны объект болох одоо энэ мерамиктик нуурын хэмжээч гэсэн жоохон хөвөөнөөсөө ингээд багасаад ирж байгаа байхгүй. Энэ чинь 18 км2 одоо талбайтай ийм том нуур штэ. Тэгээд доошоо 11 м, 10-11 м байх те. Тэгээд энэ нуурын чинь хэрвээ одоо зүй зохистой байлгахгүй болвол хүний хүчин зүйлээр нөлөөгөөр бол нуурын ус багасах ийм аюултай. Мөн одоо энэ цагуурын нөхцөл байдал бас нөлөөлдөг байна шүү дээ. Тэгэхээр ийм хоёр одоо хамгийн гол хүчин зүйлүүд бол нөлөөлөөд усны одоо гадарган усанд бол их сөрөг хүчин зүйл болдог ийм ажиглагдаад байгаа. Тэгэхээр энэ нуурыг ч гэсэн тойрохгүй байгаа. Бас энэ дэлхийн дулаарлаас гадна нөгөө орчны нөлөө их. Мэдээж тэрийг саяны хоёлаа яриад байгаа нь тий. Хүний хүчин зүйл гэж яриад байгаа байхгүй юу?
Одоо тэгээд та хэрвээ ингээд дурдах юм бол одоо хүмүүс сонсч л байгаа. Зун болохоор л бид нуур хөвөөрөөгөө яваал амраал зугаалал явдаг. Гэвтэл одоо ойгон нуурын хажууд байж л байгаа хүмүүс амрах гал юуг анхаарах хэвээр. Энгийн бид иргэд тий ийм сайхан дэлхийд тооцогдох нууртай юм байна гэдгээ одоо мэдээд авлаа. Тэгвэл очоод яг ядаж хувь хүний зүгээс юу анхаарах хэвээр байдаг. Ойгон нуур бол харьцангуй бас их нөгөө гүн нуур тэгээд ирэг дээр нь очиод нөгөө давстан нуур учраас нэг хүмүүс айхтар ингээл нөгөө цэнгэг нуур шиг орж одоо хамраад тийм ээ юугаад байх нь ховор гэхдээ хажуудалт нь бол энэ нуурын хажууд эмчилгээний шавар байдаг тийм ээ эмчилгээний шавартай одоо тогтон густай байдаг тийм учраас тэр сумын засаг захиргаанаас энэ сувилал байгуулсан байт юм билэ. Бид нар одоо энэ сувиллыгаа бол ойгон нуурт ямар нэг хэмжээгээр одоо битгий нөлөөлөх ажил хийгэрэл гэж загтээ штэ. Тийм чи байгаль хамгаалагчтай ойгон баг гэдэг. Ойгон баг бол өөрөөсөө байгаль хамгаалдаг тийм багтай байгалийн хамгаалагчтай айгу нарийн сайн ажилдаг гэж би ойлгодог. Зүгээр ер нь бол хамгийн энгийн зүйл бол бид нар хог хаяхгүй байх. Хог хаяхгүй байх хэвээр. Ялангуяа одоо бидний тэр сүүлийн үеийн ганцхан ноогон нуурж гэхгүй те ер нь энэ гадарган ус голын усан дээр хийж байгаа судалгаа бол тэр нөгөө пластик хог хийгдэл. Бид нар ингээл юу л бол юу аваачаал хайчдаг. Эста харамсалтайгаар хэлэхэд маш олон архины шилдүүд байдаг. Бид нар ингээд тойроод ямар ч газар байсан архины шил, ундааны одоо хунцар савнууд те тэгэл одоо босон болоогүй маш олон хунцрууд байдаг байхгүй юу. Тэгээ энэ хунцруудыг л одоо хаяхгүй байх нь хамгийн одоо хувь хүний талаас хийж болох энгийн мөрдлөө тийм ээ байгаль хамгаалах хамгийн чухал асуудал. Хамгийн чухал алхам. Одоо энэ манай сүүлийн үе одоогоор судлаачдын маань хамгийн их санаа зовуулж байгаа зүйлүүдийн нэг бол энэ баг. Өөр бас санаа зовж байгаа зүйлүүд байгаа болов уу? Юу байгаа вэ? Одоогийн яг одоогоор судалгаа хийж байгаа судлаачдын маань. Зөвхөн ойгон нуурын дээр биш, ер нь гадарган ус гэдээ явж байна те. Тэгхийн бол гол мөрний усыг бол бид нар янз бүрийн зориулттайгаар ашиглахгүй байх. Ундрагын одоо өөрчлөхгүй байх. Гүний усан дээр гэхэд одоо булаг шантай тойруулаад одоо манай арт түмч аягүй гоё юм уламжлалаа дагаад дэш сүүлийн үед тэгээд одоо ингээл энэ тэнд очиход чинь булаг шандаа ингээд тойруулаад гоё хашаа барьсан ихийн хамгаалдаг болцсон байна. Энэ иймэрхүү ажлууд ахиу хийгээсэй л гэж боддөө ш юу хувь судлаачийн хувьд. Тийм. Тэгээд юу н ямар нэгэн юмыг одоо сүүлдээ би ингэж л боддог. Энэ ямар их үүсвэртэй юм болоо. Тэрийг нь тэр түүхийн мэддэг байгаасай. Тэгэхээр дараагийн үр хүүхдэд түүний үр хүүхдэд бид нар яг энэ байдлаар нь арай бас нэг доголдуулж гуйхан, доройтуулж гуйхан шиг хүлээлгэд өгч хийсэн доо. Тэгээд мэдээллийг бол бас яг энэ цаг үедээ байгаа шгэ тийм ээ. Бүхэл чадлаараа энэ том одоо эн чин тодорхойлтууд хийгээ явж шít бид нар. Энэ маань бол яг хэдэн жилийн дараа ямар байх вэ гэдэг фон үзүүлэлтүүдийг гаргаж өгж байгаа учраас судлаачид энэ дээр их анхаардаг учраас энэ талын судалгаануудыг айгүй сайн архивлж хадгалж тийм ээ. Яг ийм судлаачдынхаа материалыг өвлж авах тал дээр их анхаараасай л гэж боддتي. Хувийн одоо мэдээж арт түмний зүгээс бол одоо сүүлийн үед бол citizen science гэж ярьж байгаа юм баггүй юу? Ер нь дэлхий дээр энэ юу гэж байгаа вэ гэхээр ерөөсөө хүмүүсийн дунд энэ мэдлэг мэрэгдэл одоо энгийн үгээр энийгээ сайхан сурталчлаад тийм ээ. Тэгээ нийтээрээ энийг одоо хайрлан хамгаалдаг мэдлэгтэй тэгээ ийм болох тал дээр л ажиллах ёстой л гэж бодож байгаа. Одоо Монголын одоо энэ нуур яг одоо гүний болоод гадаргын усыг судалж байгаа салбар дэлхийн салбарын та харьцуулалт хийж үзэлт хоёлаа. Манай Монголын эрдэмтэд гадаадын эрдэмтдтэй судлаачдтай нийлээ явж байна. Хаах нь явж байна вэ? Тий. Таны хувьд дүгнэхэд. Тэгэхээр энэ бол бас харьцангуй асуудал л да. Бид нар өнөөдөр штэ ер нь манай Монголд бол багаж танагдах хөрөмжийн хувьд бол харьцангуй ер нь макро, микро түвшиндээ бол судалж алдаг бүхий л тоног төхөөрөмж нь байна. Түүнийг мэрэгжилтнүүд нь байна. Зүгээр шинжлэх ухаандаа оруулж байгаа тэр нөгөө хөрөнгө оруулалт гэдэг юм уу тэр нь жоохон бага.
Одоо жишээлбэл сайн хэллээ шүү дээ ингээд энийг тогтмол судалмаар байдаг. Гэтэл би тэр 1000 км байгаа газар экспедиц хөдлөлөө одоо ингээд зохион байгуулаад аваад явах гэдэг мөнгө хэрэгтэй тий. Тэг явж чадахгүй л байгаа байхгүй юу. Тий. Тэгэл дахиад явмаар байдаг энийг хийж чадахгүй. Зүгээр тийм байсан гэд одоо харин ч ашгүй шинжлэх ухааны технологийн сангаас тухайн үед одоо Тайвантай хамтраад бид нар энэ судалгааг хийгээ харин ч нээлт хийцэн байна. Энэ судалгааг цааш нь авч явах гэвэл бас дахиад мөнгө хэрэгтэй байгаа. Тийм байна. Тэгэхэд одоо сүүлийн үед нөгөө шинжлэх ухаанд оруулж байгаа мөнгө төгрөг чинь маш бага байгаа байхгүй юу. Тийм учраас нөгөө одоо юу гэдгийг бусад оронд бол жишээлбэл одоо миний сурж исэн те Японд байна. Очиж исэн Норвегт байна те. Ийм судалгаанууд хийж байгаа хүмүүс бол ерөөсөө профессорын суур судалгааныхаа мөнгөтэй ичдэг. Тэгэл тэр хүмүүс бол дэлхийн хаач очиод судалгаанд оролцож исэн, явж болж ийн, хуралд очиж исэн, болж ийн, мэдээлэл өгж болж ийн. Бид зөвхөн пейперээрээ л миний хувьд бол пейпер буюу өгүүллээрээ л хүмүүстэй харилцаж штэ. Тэгээд одоо сүүлийн үед бол хуралд ер нь орж чадахгүй. Яагаад гэвэл замын зардал авахгүй. Замын зардалгүй юм чинь одоо хурлууд айгүй үнэтэй штэ 1000-2000 доллар гэл фи гэж байгаа байхгүй. Хурлын одоо зардал тэ тэнд байх 3-4 хоногийн хуралд орох мөнгө байхгүй шүү бид нарт. Тэгэхээр би одоо хуралд орох нь битгий хэл зүгээр өгүүлэл нөгөө өгүүл хэвлэхэд ч гэсэн одоо нийтэд цацагдж байгаа өгүүл тийм үнэтэй те гэд ингээд өгүүллийн төвшин өөр өдөг байхгүй одоо сэтгүүлүүдэд чи ранк өөр өдөг. Тэгээд эхний одоо 1 2 3 4 гэд ангилсан байвал аль болох одоо Q1 Q2 Q3 Q4 гэд бичдэг байхгүй. Тэгэхээр тэр ранкд багтах өгүүл бичих ёстой. Тэгээд тэр өгүүлд одоо ямар одоо өгүүлээ өгөх үү, тэрэнд ямар мөнгө зарцуулах уу гэдэг энэ мөнгөний санхүүжилт аягүй хэцүү болохоос биш манай одоо эрдэмтэд чинь одоо сүүлийн үеийн залуучууд бүгдээрээ л ер нь Японд, Солонгос тэ эсвэл Туркэд эсвэл одоо Америк гэдгээл тэ хамгаалсан хүмүүс байж штэ. Одоо би бүр сонирхолж хэлэх юм бол миний одоо жишээ нь 3 дугаар ангийн аюутан хүртэлтэй Америкт одоо судалгаа одоо оюутны солилцооны програмд ингээ явцсан очоод багшаа энэ ингээд хүмүүс нь багжин дээр чөлөөтэй ажиллаж байна тий 14 хоног дотор пейпер бичиж байна. Одоо ингэж ийм мөнгө ингэж тавьдсан байх гэл тэгэхэд бид нарт өнөөдөр тийм мөнгө бас байхгүй л байгаа байхгүй юу. Мэдлэг нь байгаа. Гэтэ ингээл нэг дуучин үнтэй гам уншгул байгаад байвал хоолонд цуцдаг. Тэрнтэй адилхан шинжлэх ухааны хүн ч гэсэн мөнгөгүй байгаад байгаа хүн чинь хамгийн ихэнд урам нь хугарна үстэй. Тэ. Дараа нь хийхгүй байгаа л ах юм бол одоо юу ч хийхгүй байгаад байвал тэрнээс нөгөө сэтггүй нь холдоод эхэлдэг. Мөнгө өгвөл мөнгө одоо энэ гэдэг юм л да ер нь бол байгалийн ухааны чиглэлээр сурдаг оюутнууд бага байна гэж би одоо хэдэн жилийн өмнө бас игэл дээр ярьж байсан. Одоо бол манайхаас хүүхдүүд их болж байна. Гэд нөгөө төлбөр нь сурах гад нөгөө оюутан өгж байгаа төлбөр нь бид нэр сургаж байгаа тэр материалыг бааз хоёрын хооронд бас гэп буюу өөр одоо зөрөг гарчаад байгаа байхгүй бид нар чинь айгүй олон лабораторийн хичээл мичээл лабораторийн тоног төхөөрөмж багаж оруулж хэрглэж иж тэр оюутнуудыг яг энэ дэлхий дээр айлч газар очисон байсан яг бакалавр зэрэгт нь хүргэж өхийн тулд юм хийх ёстой доо. Тэгэхээр тэр маань бол яг улсаас бол энэ байгалийн ухааны чиглэлээр бол хангалтгүй л гэж би хэлнэ. Хэрвээ хангалттай байдаг бол бид нар үнэхээр сайн юм хийн. Тэгтээ тэглээгээд бас муу юм хийчихэд ингээд нэг дэлхийн эрдэмтдээс доошоошдаг гэж бид нар бол хэлэхгүй. Маш олон одоо судлаачдын энэ манай Монгол Улсын их сургууль сая ранк айгу дээшилсэн шүү дээ. Дэлхийн одоо судлааны одоо их сургуулиудын ранк ингээл ранкт орчиж байгаа байхгүй. Энэ маань юу хэлж ийнэ гэвэл ерөөсөө энэ томоохон одоо ранк өндөртэй сэтгүүлүүдэд байгалийн ухааны чиглэлийн судалгаанууд гарсан тэл холбоотой шүү дээ. Хамгийн гол юм. Тэгэхээр бид нар бас энэ дээр ойлголт авах хэрэгтэй. Нөгөө талаараа бол бидний хувьд бол яваад очиод судалгаагаа хийцэн. Одоо хангалттай судалгааны одоо туршлагатай байна. Байгалийн ухааны судалгаа бол жишээл энэ нуур чинь хараа 13 онд эхэлсэн судалгаа чинь өнөөдөр 25 12 жилийн дараа одоо яг ингээл дэлхий дээр маш эрчимтэй яригдж байгаа байхгүй. Тухайн яг
шууд судалгаагаа хийлээ 2 жилийн дараа 3 жилийн дараа пепер нь гарчдаггүй байхгүй юм чинь олон улсын баг ажиллаж байгаа учраас одоо нодон жил тэрний урд жилээс эхлүүлээл одоо нэлийн том судалгаа гэж яригадаад эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр чин цаг хугацаа орно. Тэгэхээр энийг нөгөө одоо нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаатай адилхан авч үзэж болохгүй. Тэгээ байгаль ухааны суур судалгаа бол ингэ жоохон цаг хугацаа авдаг. За судлаачдын хувьд ийм байгаа юм байна. Харин одоо техник технологийн хувьд яг хаах нь явж байгаа юм бол манай дээр хангалттай технологи байхгүй, техник нь байхгүй. Бид нэр өөрсдөө ухсарч сая хийлээ гэд ярьж штэ. Гэхдээ яг тэрийг бол нэг юм $5,000 ч үлээ $50,000 ч үлээ айгу үнэтэй багж байгаа байхгүй юу. Тэгээд тухайн үед бид нар бас яг Монгол хүний ур ухаан гэж байгаа штэ. Тэгээд одоо шүтээсийн багш нартай яриад тэгээд тэр чинь яг ийм юм зориулттай гингүүд Монгол хүн чинь өөрсдөө тэрийг зохион бүтээж болж байгаа гэдгийг харуулад сая ингээд патент авч байгаа байхгүй. Энэ дээр бол нэг тийм техник технологи гэх нь нэг чухал биш байх. Харин тэр бактериудын бүлгэмдлийг тогтооход бол маш нарийн одоо биотехнологийн орчин үеийн багаж танах төхөөрөмж хэрэгтэй. Тэр нь бол манад байдгүй юм байна гэж би ойлгосон. Ягаад гэвэл тийшк авч хийгээд байгаа байхгүй юу. Манай яг одоо усны судалгаа, хурцны судалгаан дээр бол ямар ч асуудалгүй. Бид нар бол яг л одоо Японтай адилхан, Тайвантай адилхан судалгаагаа явуулаад хийж байгаа. Монгол Улсын их сургууль бол харьцангуй бас ер нь судалгааны их сургууль болно гэд бид нарт ч одоо лаборатори ирэх мэрхэн нээгдсэн профессорууд чинь лабораторитой шүү дээ. Тийм ажлын хүрээнд бол би лабораторитой. За одоо ингээд байгаа нөхцөл хэвээрээ үргэлжлэвэл 20-30 жилийн дараа ойгон нуур ч юм уу Монгол улсын бусад нуурд яаж харагдах вэ? Судлаач хүний хувьд бол ямар байх вэ? Одоо хоёулаа 94-гээ харах гэдэг шүү дээ, тийм. Яг энэ байдлаараа үргэлжлээд явж ивэл яах вэ? 20-30 жилийн хугацаанд гэж харвал 20-30 жилийн дотор хэрвээ бид нар дэлхийн дулаар л яг энэ чигээрээ үргэлжлүүл тэг гадарган усны тэгээд тэн дундаа энэ нуурууд тэр дундаа давстаа нууруудын хэмжээ бол багасна. Мэдээж хэрэг маш их багасна, төвшин багасна. Зарим нуурууд ерөн ширгэж алга болно. Хэрвээ өөдрөгөр харах юм бол хүний хүчин зүйлийг бол багасгаж болно. Хүний хүчин зүйлүүдийг өөрчлөөд ингийн бол дэлхийн дурлааралд ч гэсэн жоохон саармаг үйл явдал болно. Энд ганцхан монголчууд биш шүү дээ. Энэ чинь бол дэлхийн юм чинь. Зүгээр яг монгол хүний хувьд бол би ер нь ингэж айгаа өөдрөгөр харах дуртай. Манай монгол хүмүүс чинь байгаль хамгаалдаг тийм ерөөс инстинкттэй ард юм баг. Байгальтайгаа гоё зохицож амьдардаг. Тэгээ байгалаа шүтдэг. Эхлэлгийгээ шүтдэг. Ийм ард түмэн юм чинь би бол тийм их муухай одоо байхгүй болно. Энэ ерөөсөө энэ нуур байхгүй болно гэж би бол хэлмээргүй байна. Ер нь 20-30 жилийн дараа магадгүй дараагийн үеийн судлаачид энийг судалсан бүр илүү үр дүн гаргаж ирээд урдталт нь тэр хүмүүсийн судалгаа юм байсан. Одоо бид нар энэ судалгааны ачаар ийм зүй тогтлуудыг нь гаргаад ирсэн. Ийм юмнууд болно гэсэн чинь одоо чинь галт төмөр болно гэдэгчсэн чинь галт төмөрнийг болох гэж яхад бид нар урьдчилж арга хэмжээ авлаач гэдэг юм уу те. Ийм яриа сууж байх гэж би өдрөгөр харж байна. Би бол яг тэр талаас нь л харыг бол жоохон харах дуртай. Тэрнээс биш одоо байх болно тэгнэ гэж ярмааргүй байна. Угаасаа дэлхийд дахинд одоо энэ уур амьсгалын өөрчлөлтөөс болоод маш олон зүйлд өөрчлөлт гарч ирж штэ тий. Таагүй. Ер нь таагүй нөх юм да тий. Таагүй нь бол мэдээж их л байна л да тий. Одоо хизээ нэгэн цагт энэ таагүй юмнууд чинь бас нэг жоохон саархал ёстой шүү дээ тий. Энэ бүх юм чинь бол шавхагддаг нууц аахгүй юу? Байгалийн энэ усал ялангуяа шавхагддаг нууц. Тэгээд дэлхий бол өөрөө цэвэр усны нууц маш багатай. Цэвэр усны нууц 2.5 түүн дотор 1 гэл ингээд Монгол орн бол яг цэвэр усны нууцаар маш хоогоор явдсан шүү дээ. Тийм үү? Тийм. Бид нар ч одоо нэг л гоё устай гэж яриад байгаа мөртлөө цэвэр усны нууц бол багтаа ард түмэнд багтаа улсад орно шүү. Тийм учраас бид нар ер нь энэ асуудлыг бол байнга тавьчих хэвээр. Тэгээ өөрөө чинь ингээд хүндүүд ярьж байгаа асуудлыг ч гэсэн
яагаад би ингээ баярлаад орж ирж байна гэвэл энэ залуучуудад тийм үү энэ залуу судлаачдад эсвэл мэрэгчлээ сонгох гэж байгаа энэ залуучуудад усаа судалдаг юм байна тийм ээ хөрсөө судалдаг юм байна усан дор байгаа тэр олон мэдээллүүдийг авдаг юм байна энийг химч судалдаг юм байна энийг биологч судалдаг юм байна энийг биотехнологич судалдаг юм байна тэгвэл дахиад нөгөө археолог антропологийн хүмүүс нь бас энийг мэдээд авдаг юм байна энийг түүхчт нь тийм ээ энийг философчт нь яагаад энэ нуурыг ингэж дээр үеэс шүтэж биширч ирсэн бэ наа гэд ингээд эн чинь олон салбар дундын судалгаа байхгүй ганц одоо химийн талаас судлаа сууж байгаа биш би зөвхөн өнөөдөр энэ төлөөлж ирээд энийг ярьж байгаа болохоос биш маш олон хүмүүсийн сайхан судалгаанууд гарч ирдгээ гэсэн үг. Тийм байна. Үнэхээр гоё. Тэр ер нь одоо сүүлийн үед бол энэ нэг талын судалгаа ер нь явах байсан. Тухайлбал одоо том экспедицүүд явж байна те жишээ нь хойд мөсөн талаа дээр гэл тэгэхэд чинь маш олон мэрэгчлэтнүүд маш олон талаас нь одоо анкет өгж иж тэгээд тэр хүмүүс тэн дээр гарч идэг тий тэр одоо ажлуудаас манай Монголоос ч гэсэн хүмүүс ингээл ороод ажиллаж байгаа тэрийг ингээд суугаад харахад бол гоё идэв штэ яг тэрэн шиг бид нар бас судалгаагаа ингэж гоё олон талаас нь тэгээд тэрийг гоё ингэж харж хийх нь их зүг байгаа өнөөдөр бол ингээд шинжлэх ухааны ажилтны өдөр шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч одоо Дэмбэрлэгэн би бас мэдлэгийг өнөөдөр уншаа сууж байгаа байхгүй. Тэгэхээр ийм одоо сайхан өдөр бид хоёр яг энэ судалгааны талаар ярьж байна. Тийм учраас дараагийн одоо судлаачид энийг одоо цааш нь үргэлжлүүлж судлах байхтаа л гэж би бодож байна шүү дээ. Миний шавнар ч гэсэн энийг судлах л байна. Тийм байх. Одоо ер нь оюутнууд нэлээд байна уу? Яг энэ чиглэлээр судалж сурж байгаа оюутны тоо хэмжээ хэр вэ? За яг одоо би химийн тэнхэм гэдэг аваад үзье тийм манай Монгол Улсын их сургуулийн химийн тэнхэм яг 3 хөтөлбөр одоо хэрэгжүүлдэг химих хэрэглээний химих тэгээ багш химийн багш гэдэг ийм 3 хөтөлбөр боловсруулдаг. Тэгээ нэг одоо курсэд нэг за энэ жилийн манай эсэлт бол гайгүй байсан нэг 100-аад хүүхэд 100 гаруй хүүхэд ингээд шинээр илсэж байгаа байхгүй юу. Тэгээд амжилттай төгсдөг нь бол мэдээж хэрэг бас цөөхөн арай цөөхөн болдог. Гэхдээ л одоо саяхан шүү. Ердөө 18 19 онд 2 хүн хүүхд төгсөжсэнгээ бодвол одоо 10 гаруй дараа жилээс эхлээ 20 тий. Энэ бол бас юмэг айгу өөдрөгөр харж байгаа. Зүгээр харин улс бол байгалийн ухааныгаа ер нь авч явахгүй бол болохоо байсан нэг тийм л юм дүр зураг харагдаж байгаа. Яг тэгвэл хил дээр байгаа тий эсвэл одоо хүнсний үйлдвэр одоо энэ бүх хяналтын лабораториуд чинь эзэнтэй байх хэрэгтэй. Ерөөсө тасрахгүй л мэрэгчлэнүүд авч явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэд манайх одоо мэдээж хэрэг уул уурхай энэ эрчимтэй л байгаа шүү дээ. Цаашаад ч 30 40 жилийн нүгээрээ л байна. Тэгэхээр энэ уул уурхайтай энэ уул уурхайн салбарын эрчимтэй байхын улсад ялангуяа химчид, химийн чиглэлийн хэрэглээний химчид, нефтийн химчид тийм ээ, хүнсний химчид энэ хүмүүс бол айгу их л нэлээд их одоо шаардлагатай. Олон мэрэгчлэлтэн бол тасралтгүйгээр бэлдэх ёстой. Энэ хүмүүсийг бол одоо бэлдэх тэр багш нар байна. Тэгээд тэр мэрэгчлэний бэлддэг лабораторийн чадвах, лабораторийн туслах ажилчид гэдэг энэ хүмүүсийн цалин тэгэл энэ хүмүүсийн орж байгаа оюутнууд тэр тоног төхөөрөмж гэл ингээл циклдэж ярих юм бол зөндөө асуудлууд байгаа. Тийм байна. Тэг зөндөө л юм байна. Би ч гэсэн асуумаар юм их байна. Байна тий. За тэгээд хоёулаа одоо ер нь ярилцлага өндөрлөгтэй шагаа хандъя. Тэгэхээр өнөөдөр ярьж байгаа Мирамикчик нуур гэд би урдуура маш олон ийм багшийнхаа өгсөн энэ мэдээллүүдээс ингээд тавьсан гівчик яг ингээ яриг гэхээр маш олон нөгөө мэрэгжлийн хэллэгүүд те. За тэгээд тоо баримтууд гэд ингээд гарч байгаа учраас ерөнхийд нь бол хүмүүст ойлгогдох хэмжээгээр нь одоо багшаас асуусан. Харин миний бас асууж амжаагүй таны бас ярий гэж бодож исэн үлдээсэн зүйл байна уу? Байвал хоёлаа төгсгөлд нь яриад тэгээд өндөрлөе. Ерөнхийдөө хүмүүст бол Мирамикчик нуур гэж ийм нуур байдгийн байна. Тэр нь ойгон нуур юм байна. Тэгээд Монголд энэ нуур байна шүү. Ийм сайхан нуур байгаа юм байна. Энийг манай эрдэмтэн судлаачид судалж байгаа юм байна. Тэгээ энийгээ цаашаа бас үргэлжлүүлэх ёстой юм байна. Тийм ээ.
Тэгээд эндээс чинь маш олон баялаг мэдээллийн сан энэ дотор нуугдж байгаа юм байна гэж ойлгож авлаа. Зөв үү? Зөв. Айгу гоё базаад хэлжлээ. Тэр нэг гоё дүгнчлээ. Тэгэхээр ер нь эцэст нь ингээд дүгнээд хэлэх юм бол байгалийн ухаан тэр дундаа одоо энэ хүрээлэн буй орчны судалгаа тийм ээ, хим, физик, биолог, газар зүй, тэгээ геологийн салбарын бүх одоо уулзуур дээр байдаг. Энэ судалгаа бол судалгааны нэг жишээ нь л одоо нуур тойрсон судалгааг хоёлаа ярьлаа. Тэгэхээр энэ холилддоггүй, тэгээ ялангуяа архивын материал болсон энэ чухал нуур Азийн одоо төв цээжин дээр байгааг бид нар илрүүлээд нээгээд тэгээ нэг зүй тогтлыг судлаад явж байна. Энэ цаашгаа маш олон судлаачдын анхааралд байх болно. Бас их өр өгөөжөө манай улсад өгөх болно. Тэгэхээр энэ судалгаа бол манай улсын хамгийн чухал судалгаануудын бас нэг байгаасай. Энд ялангуяа тэр одоо засаг захиргаа тий манай улс их анхаараасай гэж л одоо би хэлмээр байна да. Тэгээ энэс одоо дэлгэрэнгүй судалгааг нь амаар байгаа болвол бид нэр энэ талаар Монгол дээр өгүүлэл гаргасан байдаг. Мөн одоо Монгол Улсын их сургуулийн химийн тэнхим дээр ирээд надаас болон одоо бусад хүмүүсээс асууж олно гэж ингэж бодож байна. Манай надтай хамт одоо яг ажилладаг Буян гэд багш байгаа. Буян багш би байна. Тэгээд ингээд энэ нуурын талаарх мэдээллийг бол Монгол Улсын их сургууль дээр ирээд авч олно. Мөн одоо Баян мөнх гэд одоо доктор маань бас усны яг чиглэлээр бас ажиллаж байгаа юм байна. Ер нь одоо интернетээр ч гэсэн нойгон нуурын талаар англи дээр тийм ээ судалгааны ажлыг бол бидний судалгааны ажлыг бас судлаад сонирхоод асуугаарай гэж л ингэж уриалмаар байна. За баярлалаа танд. Баярлалаа. Ажилд нь болоод эрдэм шинжилгээнийх нь энэ цаашдын ажлуудад нь амжилт хүсье. Ийм гоё чухал зөвхөн Монгол орон гэлтгүй энэ ч одоо бүр дэлхий дээр байгаа нууруудтай холбоотой штэ тий. Тэгэхээр ингэхээр дэлхий дээр байгаа одоо нууруудын нэг шүү дээ. Тэгэхээр энэ дэлхийн эрдэм шинжилгээний ажилд бид нэр бас тусалж байна л гэсэн үг үстэй тийм ээ. Дэлхий тэгээ хөл нийлээл алхаал явж байгаа гэсэн үг. Тэгээд бид нарыг одоо бидний ажлыг сонирхоод тийм ээ энэ Монголдо хэрэгтэй юм байна. Энэ цаашдаа олон жилийн дараа юу болохыг нь тантан судлах энэ гол түлхүүр болсон энэ судалгааг онцлоод бид нарыг одоо нэвтрүүлэгтээ одоо подкастнда урьсан та бүхэнд их баярлалаа. За баярлалаа танд. Амжилт хүсье. За ингээ өнөөдрийн зочноор Монгол Улсын их сургуулийн химийн тэнхимийн эрхлэгч, химийн ухааны доктор, профессор Болормоо оролцлоо. За ингээ өнөөдрийн подкаста энд хүрээд өндөрлөлийн үзэгчтэй сонсогчдоо дараагийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай.